Дэлхийн тусгай хүчнүүдийн Олимпийн SWAT Challenge 2026 олон улсын тэмцээнд манай улсын тусгай хүчний баг эхний гараанд 51 улсын 117 багаас 3-т оржээ. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо хөлсгөлөх байгууллагын тусгай ажиллагааны нэгжүүдийн багийн үйл ажиллагааг сордог SWAT Challenge 2026 олон улсын тэмцээн болж байна. Манай улсаас анхудаа цагдаагийн ерхий газрын тусгай ажиллагааны газар дотоодын цэргийн 809-р ангийн 2 баг оролцож байна. Сайн байцгаана үзэгчдээ глобал мэдээ хэлж байна. Студид хөтлөгч Гамбатын бас сүр ажиллаж байна. Анхаарлаа хандуулна. Улсын хурлын дарга учрал Орос улбаны улсыг зорилоо. Альчлалын үеэр тэрбээр Орос улбаны улсын холбооны хурлын төрийн дуумын дарга Володин холбооны зөвлөлийн дарга Матвиенко нартай уулзсанаа. Үндэсний хувцсны загварын хэмжээг хандлагыг тодорхойлох минимал дээл загварын шоу боллоо. Наран хормот гэдэг язгууртан жанстын дээл гэж явдаг ийм дээл байгаа. Нүүдэлчдийн сагсан бөмбөг халттай бэлтгэлийн сурвалжлага. Би Монгол улсад үнэхээр хайртай. Өнгөрсөн жил манай багийнхаа аваргалсан. Амар төвшин 2026 оны ерөнхий сайдын нэрвжит шагналыг хүртлээ. Сансрын нисгэгчдийг хэрхэн бэлтгэдэг вэ? Оросын холбооны улсад сансрын нисгэгчдийн шинэ багт нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах ажил эхэллээ. Улсын хурлын дарга учрал Орос улбаны улсын хурлын төрийн дуумын дарга Вячеслав Володины урилгаар энэ сарын 9-өөс 12-нд тус улсад албан ёсны альчил хийхээр өнөөдөр мартлаа. Энэ удаагийн альчлалын зорилго нь Монгол улс Орос улбаны улсын эж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэх, дээд өндөр түвшний харилцан альчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино. Улмаар улс төр, эдийн засаг, бизнес, худалдааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд, хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байна. Альчлалын үеэр тэрбээр Орос улбаны улсын холбооны хурлын төрийн дуумын дарга Володин, холбооны зөвлөлийн дарга Матвиенко нартай уулзсанаа. Улсын хурал Орос улбаны улсын холбооны хурал хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комиссийн 2 дугаар хуралдааныг Москва хотноо зохион байгуулна. Евразийн эдийн засгийн комиссийн сайд нарын зөвлөлийн дарга Сагентаевтай уулзаж, худалдааны төр хэлэлцээрийг хөгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцсон. Монгол улс Евразийн эдийн засгийн холбооны бизнес хэлэлцүүлэгт оролцох юм а. Галморин жилийн үндэсний хувцсны загварын чиг хандлагыг тодорхойлох минимал дээл загварын шоу боллоо. Энэхүү шоуны үеэр дотоодын шилдэг үйлдвэрлэгчид Саржинын баярын гол тренд болох дээл, бүс, малгай, гутал болон гоёл зүсэглийг олон нийтэд танилцууллаа. Амар байна уу 2026 үзэсгэлэн худалдааны зохион байгуулах хороноос гал морин жилийн үндэсний хувцсны загварын шоуг их найд соёлж мол худалдааны хувьд зохион байгууллаа. Монгол дээл хувцсыг үйлдвэрлэгч өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэгчид нь үндэсний өв соёлыг дээгчтэй нэг мөн бөгөөд тиймээс тэд үндэсний өв соёлоос сурчлах зорилгоор энэхүү үйлдвэрлэгийг зохион байгууллаа. За ер нь бол дээл бол ихвчлэн ер нь үзэсгэлэн дээр бол нилээдгүй их байдаг. Гэхдээ яг одоо үндсэн дээлүүд нилээдгүй ингээд дүүрэн байдаг бол энэ жил айгүй олон төрлийн загварууд орж ирснээр онцлог. За иргэд ч гэсэн маш гоё олон төрлийн загвартайгаа дээлнүүд айгүй сайн гарсан байна гэдэг худалдаа авалтаа үнэхээр сайн байж байгаа. Тус үйлдвэрлэлийг зохион байгуулах болсны гол шалтгаан нь үндэсний дээл хувцс үйлдвэрлэгчдийн загвар хийц жил өрх тусам сайжирч байгаатай холбоотой. Төвөрч зогсохгүй сүүлийн үед үндэсний үйлдвэрлэгчид дээл болон бусад дагалдах гоёл зүйсгэлийг орчин үеийн хэв маягт оруулж үйлдвэрлэдэг болоод байна. Ингэснээр иргэд олон нийт Монгол үндэсний дээлийг өдөр тутамд бахархалтайгаар өмсөх боломжтой болж байгаа бөгөөд тус загварын шоуны үеэр танилцуулсан минимал хэв маягийн дээл, бүс, малгай, гутал болон гоёл зүйсгэл үзэгчдийн сонирхлыг ихэд татлаа. Энэ жилийн шоу болонгот дээлийн шоу нь болонгот түрүү жилиг бодох юм бол ер нь дээлийн өнгө, загвар хэлбэр нэлээд өөрчлөгдсөн байна. Тэгээд миний энэ өмсчгөө дээл болонгот итүүгэн гэж брэндийн дээл. Тэгээ энэ одоо яг эзэнт гүрний үеийн наран хормоотой одоо хормооны муужим
дотор талдаа давхар юм учраас одоо ямар нэгэн байдлаар морин дээр тэр мортоход ямар нэгэн хөдөлгөөн ихэд ингэж хормоод ирвээд авах асуудал байхгүй. Хөдөлгөөнд хоригсаад байхгүй. 10 хормоо тэгээд язгууртан жанстын дээл гэж явдаг ийм дээл байгаа. Нийслэлийн засаг даргын санаачлагаар Саршины баярыг угтан зохион байгуулдаг Амар айны үзэсгэлэн худалдаа 4 дахь жилдээ болж байгаа бөгөөд тус үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэн гэдгийг зохион байгуулах хороноос мэдээллээ. Жончодож Баттарч, Евгений Павлов, Пүрвшрэн Маралма, Айс Глобал. Үзэгчдээ үргэлжлүүлэн зарим үйл явдлын мэдээллийг цөөн үгээр хүргье. Улаанбархан өвчнөөр нэг хүн нас барж нийт нас барсан хүний тоо 13 боллоо. Сүүлийн 2 өдөр халдварын 17 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар халдварт өвчин судлалын үндэсний төв болон аймгийн эмнэлэгт нийт 81 хүн хэвтэн эмчилүүлж байгаагаас нэг хүн хүнд 11 хүн хүнд байна. Улсын хэмжээнд өнгөрсөн 7 хоногт 8 дүүрэг 22 суманд аюулт үзэгдэл Ослын 79 удаагийн дуудлага бүртгэгджээ. Онцгой эдлийн алба хаагчид 9 хүний амь насыг авран хамгаалж 12 хүнийг утаачлалтын бүсээс гаргасан байна. Нийт дуудлагын 70 нь ахуйн гал төмөр байсан бол 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол байжээ. Мөн газар хөдөлж биологийн гаралтай аюулт үзэгдэл тус бүр нэг бүртгэгджээ. Баянзүрх дүүрэгт автомашин шатсан 2 удаагийн явдал гарлаа. Тодорхойлбол өнөө өглөөний 5 цагийн орчимд 34-р хороонд Subaru Forester загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг онцгой эдлийн алба хаагчид унтраажээ. Мөн өнгөрсөн амралтын өдөр Subaru Impreza загварын суудлын автомашин бүрэн шатсан байна. Дархуул аймгийн иргэн өөрийн танилд ихтэй сургуулийн диплом гаргуулахаар 29.9 сая төгрөг өгч залилуулжээ. Ихтэй сургуулийн диплом үнэмлэх гэрчилгээ нь заавал аль биесний байгууллагаар дамжиж сэрийн дугаар нь улсын бүртгэлд бүртгэгддэг. Тиймээс хууль бус амлалтад хуурдахгүй байх, с жигтэй санал зөвлөлтийг хууль хяналтын байгууллагад нэн даруй мэдээллийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Арх секторл төрлийн ундааг хууль бусаар үйлдвэрлэх, худалдан борлуулах явдал нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн онд ийм 563 үйлдэлд арга хэмжээ тооцжээ. Хурамч архинд хүний эрүүл мэндэд онц ноцтой хортой байдас агуулсан байдаг. Иймд зөвхөн тусгай зөвшөөрлөлтөй худалдааны цэгээс худалдаа авах, шошиг он сар өдрийг сайтар шалгах, хурамч спирттэй холбоотой мэдээллийг 102 тусгай дугаарт мэдээлэхийг уриалж байна. Брэдэд Оросын шинжлэх ухааны өдрийг эслэл төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлжээ. Уг өдөр нь жил бүрийн 2 дугаар сарын 8-нд болдог бөгөөд Брэдийн засгийн газраас найдал улсын уралдааны ялагчид болоод төрийн дээд одон медалаар шинжлэх ухааны салбарынхныг шагнаж урамшуулсан байна. Бүгд найрамдах Итали улсын Милан Кортина хотуудад болж буй өвлийн 25 дугаар наадамд манай улсаас 3 тамирчин оролцож байна. Тэдний нэг ач бадрах гүйлтийн цанын 10 км-ийн Скатлианы төрөлд замаа амжилттай дуусгалаа. Үндэсний шгшээ баг хилчин спорт хорооны тамирчин олон улсын холбооны мастер ач бадрах Милан Кортина 2026 өвлийн олимпийн наадмын гүйлтийн цанын төрөлд оролцож байна. Тэрээр өнгөрөх өдөр 10 км-ийн скиатлоны төрөлд хүч сорж 38 орны 75 тамирчнаас 55 дугаар байрт шалгарсан байна. Өнөөдөр харьцангуй бас нөгөө өглөөгөр жоо хөвгдөн байсан болохоор ер нь засны байдал нэлээ өсөрсөн байна. Өнөөдрийн энэ уралдааны гарааны эрхийг авах гэж бас маш өндөр онооны босох шаардсан байсан. Тэгээд энэ уралдаанд маш сайхан амжилттай уралдаад энд ороод ирлээ. Энэ хоёр төрөлтийн тэмцээнд Олимпиад анх удаага гарч амжилттай дуусгалаа. Түүний хувьд 3 дахь удаага өвлийн олимпиад эрхээ авч оролцож буй нь бөгөөд энэ удаа анх удаа скиатлоны төрөлд хүчээ сорилоо. Тун удахгүй гүйлтийн цанын спринт төрөлд хүч сорно. Дашрам сонирхуулахад Милан Кортина 2026 өвлийн олимпийн наадмыг 6 телевизийн 8 суугаар албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулж байна. Үүнд Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, MNB спорт сууг, хоккей, керлинг, трамплин харайлт, NTV, N Sports, урангуулгалт, бобслей, скиатлон, синий телевиз, гүйлтийн цан, сноуборд, цаны ууланд авиралт, боловсрол сууг, биатлон, фристайл цан, чарганы тэмцээн, сүл телевиз, тишүүр, уулын цан, цаны 2 төрөлт, тэнгэр телевиз, керлинг, хоккей, шорт трекийн тэмцээнийг шууд хүлээн авч үзэх боломжтой.
Саяхныг хүртэл Монголын сагсан бөмбөг гэхээр спортоос хол хүмүүс үл ялэг нэмсгэлдэг байлаа. Харин өнөөдөр хүндлэл төрүүлнэ. Хэдхэн жилийн дотор энэ спортод Монгол улс жинхэнэ өсрөнгүй хөгжил гаргаж чаджээ. Хот суурин бүр дэшийн талбай заал баригдаж, мэргэжлийн клубүүд байгуулагдсан, үндэсний лигд огтмол зохион байгуулагддаг болсон. Тоглолт бүр мянган үзэгчдийг цуглуулж, Монголын шигшээ баг Азийн хүчрэг багуудын нэгнийд бичигдэх болжээ. Ийм амжилтын нууц юунд байна вэ? Манай зургалтын баг хаалттай бэлтгэлд оролцож дасгалжуулагчид болон ирээдүйтэй тамирчидтай уулзлаа. Монголия всегда ассоциировалась с конными скачками. Монгол гэхээр морин оролтон үндэсний спортлолд төсөөлөгддөг байсан. Харин сүүлийн жилүүдэд сагсан бөмбөг асар хурдцтай хөгжиж, Америкийн олон мэргэжлийн тоглогч энд тоглох болсон. Сагсан бөмбөг хотын соёлын салшгүй нэг хэсэг болж, Суперлигийн жинхэнэ бахархал болоод байна. Самой главной гордостью 22 дугаартай тоглогчийг Улаанбаатар хотод олон хүн танина. Байрон Уэсли Америк улсаас ирж Монголын багт тоглож байгаа бөгөөд финүүдийн хүндлэлийг хэдийн хүлээжээ. Yeah, it's my second year in Mongolia. Би Монголд 2 дахь жилдээ тоглож байна. Энэ бол 2 дахь баг маань. Би Монгол улсад үнэхээр хайртай. Өнгөрсөн жил манай багийнхан аваргалсан. Энэ жил плей-оффт гарах гэж үзэн. Тиймээс тун сайхан туршлага боллоо. Үнийг хэлэхэд энэ жаахан хүүтэй. Би өөрөө Лос Анжелесийнх болохоор өвлөн жоохон хатуу санагддаг. Ер нь бол Монгол гайхамшигтай сайхан орон. Сагсан бөмбөг дуртай, хайртай шүтэн бишрэгч олон. Бүгд халамжтай, сайхан сэтгэлтэй хүмүүс. Тиймээс одоохондоо зөвхөн эрэг сэтгэл байна да. Монголд сагсан бөмбөг яагаад ийм алдартай болсныг ойлгохын тулд тоглолтын уур амьсгалыг харахад л хангалттай. Үзэгчид гэр бүлээрээ ирж заалн тоглолт эхлэхээс өмнө дүүрдэг. Тоглогчид жинхэнэ одод болж хүүхэд залуусын үлгэр дуурайл болжээ. Клубүүдэд Америк нэгдсэн улс, Серб, Бүгд найрамдах Солонгос улс, Япон, Вьетнам зэрэг орноос мэргэжлийн дасгалжуулагч, тоглогчид ажиллаж зөвхөн техник бус сэтгэл зүй, тэсвэр хатуужил стратегийг заадаг. Монголын сагсан бөмбөг сайхан хөгжиж байна. Одоохондоо топ сагсан бөмбөг болоогүй байгаа ч лигийн зохион байгуулалт сайн сагсан бөмбөгийг хөгжүүлэхэд тусдын болох үеч мундаг тоглогчид байнга гарч ирдэг. Тиймээс энэ бол хөгжиж байгаа зах зээл шүү. Суперлиг улирал тутамд шинэ ноддыг төрүүлдэг. Энд тамирчид зөвхөн тоглогч биш, бие даасан зорилготой хүмүүс болон төлөвшдөг. Олон залуусын хувьд энэ лиг өөрийгөө таниулж, Азийн клубүүдээс урилга авах том боломж болдог. 20 гаруй жилийн туршид Монголын лиг жижиг санаачлагаас үндэсний хэмжээний спортын том төсөл болж өргөжжээ. Өнөөдөр олон хот 100 тамирчин, мянган хөгжөөн дэмжигчийг нэгтгэж байна. Yeah, the basketball here is very strong. Тийм шүү, энтхийн сагсан бөмбөг үнэхээр мундаг. Бид өндөр түвшний олон Америк тоглогч урьж авчирдаг. Монгол тоглогчид нүдэн дээр улам сайжирч байгаа. Үндэсний шигшээ баг нь ч хүчтэй. Өнгөрсөн жил манай багт шигшээ багийн олон тамирчин байсан. Тиймээс өндөр түвшний сагсан бөмбөг хөгжиж байгаа учраас би энд тоглох дуртай. Манай багийг бүрэн скор Mongolians гэдэг. Энэ бол дэдлийг тоглож байгаа анхны жил нь. Өнгөрсөн жил 2 дугаар дивизионд байсан юм. Тиймээс бид плей-оффт орохын тулд чадлаараа тэмцэж байна. Үнэхээр сайхан туршлага шүү. Монголын залуу үеийн лигийн тоглолтуудыг олон нийтийн сүлжээгээр идэвхтэй дагаж, тоглолтын шилдэг агшин, тамирчдын ярилцлагыг үзэж сонирхдог. Ийхүү сагсан бөмбөг хотын соёлын салшгүй нэг хэсэг болж, үе үеийн хүмүүсийг нэгтгэсэн нийтлэг орон зай болжээ. Өнөөдөр Монголд сагсан бөмбөг зүгээр нэг зугаа цэнгэл биш болжээ. Энэ спорт орчин үеийн эрч хүчтэй, өөртөө ихтэй, үндэсний дүр төрхийг бүрдүүлж байна. Монголын сагсан бөмбөгийн хөгжил хэдийнэ зогсоошгүй шатанд хүрсэн. Монголын сагсан бөмбөгийн холбоо лигийг Азийн сагсан бөмбөгийн тоглолтод нэгтгэх чиглэлээр идэвхтэй ажиллаж, ялангуяа залуучуудын хөтөлбөрүүдийг онцгойлон дэмжиж байна. Улаанбаатар болон Дархан хотод 12-оос 18 насны өсвөрийн тамирчдад зориулсан төрөлжсөн академиуд нээгдэн ирээдүйн тоглогчдыг бэлтгэж эхэлжээ. Үндэсний уламжлал орчин үеийн арга барилыг хослуулсан нь Суперлигийг онцгой дахин давтагдашгүй болгож байна. Монгол улс бусдын загваруудыг хуулбарлах бус өөрийн гэсэн тоглолтын соёлыг бүтээж, хөгжлийн өөрийн замыг олжээ. Сагсан бөмбөг залууст шин зорилго, шин итгэл өгч, жижиг улс дэлхийн спортын хөдөлгөөний нэг хэсэг болж чаддгийг харуулж байна. Байрон Уэлслигийн баг өнөөдөр ялалт байгууллаа. Харин заашид илүү олон ялалт хүлээж байна. Мария Латишева, Евгений Павлов, Оч Сансар, Iced Global. Ардын жүжигчин Инх хотын амар төвшин 2026 оны ерөнхий сайдын нэрэмжид шагналыг хүртлээ. Түүнд шагналыг нь ерөнхий сайд Зандан Шатар гартуулан өгсөн байна. Questa mia membra, fra le selve,
non scorre anelando, quasi fiera inseguita. Ардын жүжигчин Инх хотын амар төвшин 2025 оны Rome Opera Star Awards-ын Best Britain буюу дэлхийн шилдэг аргил хоолойтой дуурийн дуучин хэмээх шагналыг хүртсэн. Тэрээр уг шагналыг энхүү 3 дахь удаага хүртэж байгаа бөгөөд өмнө нь 2020-2023 онуудад авч байжээ. Энэхүү шагнал нь Оскар, Грэмми шагналтай дүйцэхс шагнал юм гэж ерөнхий сайд Зандан Шатар үнэлжээ. Дэлхийн шилдэг баритон дуучны жагсаалтыг амар төвшин нийт 5900 оноогоор тэргүүлсэн байдаг. Шилдэгүүдийн жагсаалтад багтахын тулд дуучдад La Scala, Metropolitan, Парисын үндэсний дүүрийн театр, Баварын дүүрийн театр гэгчлэн томоохон театруудад тоглосон байх шаардлага тавьдаг. Тоглох бүрт нь мэргэжилтнүүд 100 оноо нэмж, жилийн туршид үзүүлсэн амжилт цуглуулсан оноогоор нь эцсийн дүнг гаргадаг байна. Тухайлбал амар төвшний дараа 2-т орсон Францын дуучин 5200, 3-т орсон Оросын дуучин 4800 оног тус цуглуулжээ. Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг 2022 оны засгийн газрын 260 дугаар тогтоолоор Монгол улсыг олон улсад сурталчлан таниулахад онцгой амжилт гаргасан иргэн баг хамтлагт олгохоор баталсан. Тухайн онд уг шагналыг Америк нэгдсэн улсад сагсан бөмбөр хичээлдэг энхийн од болон хүү хамтлагийнхан авч байсан бол өнгөрсөн онд 3 хайрцаг 3 сагсан бөмбөгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн эмэгтэй шигшээ баг авч байсан юм а. Амар төвшний хувьд өнгөрсөн амралтын өдөр улсын драмын эрдмийн театрын тайзнаа Жозефо Вердийн Травайта дүр тоглож Монголынхаа үзэгчдтэй уулзаад цааш тэнгих аялалдаа гарч байна. Эрхэн бүр нэгэн цагт бяцхан хүү байсан. Бяцхан хүү бүр сансрын нисгэж болохыг мөрөөддөг байлаа. Гэвч ихэнх нь энэ мөрөөдлөөсөө татгалсан байдаг. Энэ мөрөөдөл биелэх боломжтой. Саяхан Орос улбаны улсад Роскосмын шинэ багт элсэх сонгон шалгаруулалт эхэлсэн байна. Тэнд орохын тулд ямар шаардлага хангах ёстойг та бүхэнд хүргье. Оросын холбооны улсад сансрын нисгэгчдийн шинэ багт нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах ажил эхэллээ. Ирээдүйн сансар судлаагчид 35 нас хэтрээгүй нарийн байгалийн эсвэл ангаахын шинжилгээ ухааны чиглэлээр өндөр голч дүнтэй дээд боловсрол эзэмшсэн мэрэгчлэрээ дор хаяж 3 жил ажилласан туршлагатай байх ёстой. Нэр дэвшигчид мөн нарийн төвөгтэй техник судлах чадвараа батлан харуулах, физик ба математикийн гүнзгий мэдлэгтэй байх, түүнчлэн Европ хэлнүүдийн аль нэгийг Энд, Англи, Итали, Испани, Герман эсвэл Франц зэрэг хэл эзэмшсэн байх шаардлагатай. Мөн их хэлээрээ алдаагүй бичиж, зөв ярьдаг, сансар судлалын түүх болон дэлхийн соёлыг сайн мэддэг байх ёстой. Эрүүл биеийн бэлтгэлтэй байх шаардлагатай. Өндөр нь 50-аас 90 см, жин нь 50-аас 90 кг. Хөлний хэмжээ нь 46-аас ихгүй байх ёстой гинэ. Багт элсхийн өмнө тэд шүхрээр үсрэх, центрифугт эргэх, гидролабораторид болон жингүүдлийн нөхцөлд туршилт хийх зэрэг бэлтгэл сургуулалтыг шаргуу даван тулдаг. Сергей Тучков, Оч Сансар, профессор Маралма, Iced Global Равтли агентлагийн материалаар бэлтгэлээ. Эрхэм үзэгчдээ та бүхэндээ глобал мэдээ даваа гарагийн дугаараа хүргэлээ. Анхаарал хандуулан хамт байсанд баярлалаа. Баяртай.